Самбай сон үзэгчдээ төв цэг дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Бид төв цэг дэлхийн тойм хөтөлбөрөөр энэ 7 хоногт дэлхийд дахинд болсон онцлог үйл явдлыг та бүхэнд тоомлон өргөдөг. Эхний мэдээ, Америк нэгдсэн улс Венесуелийн эсрэг 20 гаруй хэмжээгээ чангатгаж, газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудыг саатууж ихсэнтэй холбогдуулан хоёр улсын харилцаа улам хурцдаж, уг асуудлыг хэлэлцсэн нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдаанд Венесуэл, Америк нэгдсэн улс, Орос улбаны улсын хоорондын байр суурийн зөрүү тод илэрлээ. Венесуелийн үсэлтээр хэлсэн нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдааны үр дүнг тус улсын гадаад харилцааны сайд Иван Хил Пинто өндрөөр үнэлсэн байна. Венесуэл улс нэгдсэн улсны байгууллага томоохон ялалт байгууллаа. Мансууруулах бодисын хууль бус 8-тай тэмцэх гэсэн хоосон шалтгаар эрх чөлөөт бүрийн эрхт улс үндэснийг захиргаанд оруулах зорилгоор нэгдсэн улсны байгууллагын дүрмийг зөрчин хүч хэрэглэх юм уу, хүч хэрэглэхээс занал хэлхийг дэлхийн нэгж улсад тэр бүхэл Америк нэгдсэн улсын түүхэн холбоотнууд ч сайшаахгүй гэдгийг аюулгүй зөвлөлт нотолдоо гэж тэрбээр Telegram сувгатаа бичсэн байсан. Венесуелийн сайдын тэмдэглэснээр хуралдааны үеэр Америк нэгдсэн улс Венесуелийн эсрэг хүч хэрэглэхээр занал хийлж тус улсын газрын тосыг булан авахар задаадлаад дээрэм хийж байгааг зэмлэн буруу шаасан байсан. Харин нэгдсэн улсны байгууллагад Америк нэгдсэн улсын байнгын төлөөлөгч Майкл Волц нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ Америкийн засаг захиргаа Венесуелийн эсрэг хоригоо дээд зэргээр чангатгана гэж мэдгдсэн. Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрыг нарны картел Арагвагийн галт тэрэг хэмээх мансууруулах бодисыг хууль бусаар наймаалагч бүлэглүүдэд санхүүжүүлэхэд ашигладаг хөрөнгийн их усрээсэн салгахын тулд Америк нэгдсэн улс тус улсын эсрэг хамгийн чанга хоригуудыг нэвтрүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна. Нэгдсэн улсны байгууллагад суугаа Орос улбаны улсын байнгын төлөөлөгч Василий Небанзия аюулгүй зөвлөлийн хурал дээр хэцүүхэн сорилттой тулгарч байгаа Венесуелийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа болон тус улсын удирдагч Николас Мадурогийн засгийн газрын үндэсний эрх ашиг эх орныхоо бүрэн эрхийг хамгаалах болохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Газрын тосны томоохон корпорациуд тухайлбал Венесуелийн газрын тосыг манлайлан уулгалагч ConocoPhillips болон ExxonMobil корпорацийн ашиг сонирхлыг хангахын тулд Америк нэгдсэн улсын засаг захиргаа Венесуелийн эсрэг цэргийн хүч хэрэглэхээр занал хийж хоёр улсын энгийн иргэдийн цусыг урсгахад бэлэн байна гэж нэгдсэн улсны байгууллагад суугаа Венесуелийн байнгын төлөөлөгч Самуэль Монкада тэмдэглэсэн байна. Олон улсын улсанд эзлэн авсан Венесуелийн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд болон тэдгээрт татсан газрын тосыг өөрийн болохоор Америк нэгдсэн улс төлөвлөж байна гэж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 12 дугаар сарын 22-нд сэтгүүлчдэд мэдгдсэн байна. Венесуэл болон Америк нэгдсэн улсын хооронд яриа хэлцээх нэгдсэн улсын байгууллагын зүгээс хангалттай дэмждэг үзүүлж чадахгүй байна. Илүү идэвхтэй хувь нэмэр оруулах шаардлагатай байгаа юм гэж нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн албаны дарга албан тушаалд Аргентин улсын нэр дэвшүүлсэн олон улсын атом эрчимчний агентлгийн ерөнхий захирал Рафаэль Гросси үзэж байна. Яриа хэлцэхийг шаардлагатай байгаа боловч нэгдсэн улсын байгууллага зохион байгуулж чадахгүй байна. Ийм яриа хэлцээ өрнүүлэхэд тус дөхөн үзүүлэх чадвартай нэгдсэн улсын байгууллага шинэ удирдлагатай болох нь чухал юм гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгджээ. Bloomberg агентлагийн мэдээснээр Венесуелийн эргийн ойролцоо Америк нэгдсэн улсын цэргүүдийн эхний удаад саатуулсан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц нь хоригийн жигсаалтад багтсан байгаа юм байна. Харин хөлөг онгоц эзлэн авсан алхам нь Венесуэл Америк нэгдсэн улсын харилцаанд ноцтой хурцдамал байдал үүсгэж болзошгүй бөгөөд Венесуелийн газрын тосыг тээвэрлэх бусад тээвэрлэгчдийн сонирхлыг багасгах эрсдэлтэй тул энэ үйл явдал нь Венесуелийн газрын тосны экспортыг хүндрүүлж магадгүй гэж тус агентлаг мэдээлж байсан билээ. Америкийн тал Карибын тэнгист газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг эзлэн авсан нь олон улсын далайн дээрмийн гэмт хэрэг хэмээн Венесуелийн эрх баригчид үнэж байна гэж тус улсын гадаад харилцааны яам мэдэгдэж байсан. Шүүхийн лөврийн механизмын тусламжтайгаар Венесуелийн газрын тос байгалийн хийн улсын компани Америк дахь салбар болох Citgo компанийг хулгайлан авсан. Америк нэгдсэн улсын дараагийн гэмт үйлдэл нь газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг эзлэн авсан явдал юм а. Венесуелийн эсрэг удаан хугацаанд үргэлжилж байгаа Америкийн төрөмгийллийн жинхэнэ шалтгаан цагаачлал мансууруулах бодисын 8 ардчлал хүний эрхийн асуудал биш харин зөвхөн Венесуелийн ард түмэнд хариалагдж байгаа байгалийн баялаг газрын тос болохыг Америк нэгдсэн улс үйл дээрээ харуулж байна гэж Венесуелийн гадаад харилцааны яамны мэдээлэлд онцолсон байна. Газрын тосны дэлхийн хамгийн хэмжээний тогтоогдсон нөөцийг эзлэн авах зорилгоор Америк нэгдсэн улс Венесуэлд халдан довтлох ноцтой аюул учруулж байгаа тухай Венесуелийн удирдагч Николас Мадуро нэг бус удаа анхааруулад байсан юм. Харин Америк нэгдсэн улсын захиргаа мансууруулах бодисын хууль бус 8-ны эсрэг идэвхтэй тэмцэхгүй байна гэж Венесуелийн эрх баригчид буруутгаж байгаа билээ. Латин Америк дахь мансууруулах бодисын 8 дэгчдийн хууль бус бүлэглүүдтэй тэмцэх хүрээнд Америк нэгдсэн улсын зэвсэгтүүчин удахгүй хуурай газар дээрх байрнуудад цохилт өгч эхэлнэ гэж тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Америк нэгдсэн улсын тэнгисийн цэрэг рүү
цэргийн нэмэлт хүч татан төвлөрүүлээд байгаагийн зэрэгцээ тусгай ажиллагаа явуулахад ашигладаг олон тооны нисэх онгоцуудыг илгээгээд байна гэж The Wall Street Journal сонин Америкийн захиргаан их сурвалж иш татан мэдээсэн байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарны картел хэмээх бодит байдал огт байдаггүй мансруулах бодис хуул бусаар наймаалагч бүлэг гэгчийг террорист байгууллага хэмээн зарласныг Венесуелийн эрх баригчид утгагүй худал зүйл гэж мэдгдсэн юм. Харин Америкийн нэгдсэн улсын захиргаа газрын тус тээвэрлэгч хөлгөн онгоцуудыг Венесуелээс гарахгүй тус улс руу оруулахгүй байх тулд далайд бүслэн хаах ажиллагааг наад зах нь 2 сарын турш явуулахар төлөвлөж байна гэж Reuters агентлаг Америкийн нэгэн түшмэлийг иш татан мэдээсэн байна. Цэргийн хүч хэрэглэх боломж байгаа хэдий ч Америкийн засаг захиргаа Венесуелийн эсрэг нэвтрүүлсэн хоригуудыг чанд мөрдүүлэх замаар эдийн засгийн шахалт үзүүлэхэд голлон анхаарч байгаа юм байна. Эх оны 1-р сарын сүүл гэхэд Венесуэлд эдийн засгийн сүрэл үүсэх аюул тулгарч тус улсын эрх баригчид Америкийн нэгдсэн улсад ихээхэн буултыг зөвшөөрөх байх хэмээн Вашингтон найдаж байгаа гэдгээ мэдэгджээ. Дараагийн мэдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбооны эдийн засаг цагаачлал үг хэлэх эрх чөлөөний бодлогыг гамшиг хэмээн тодорхойлж Европ дөрөвдөх хэрэгт ирсэн гэж мэдэгдсэн бол Европын тал Америкийн нэгдсэн улсыг бүрэн эрхт байдал нь халдлаа хэмээн эрс шүүмжилж байна. Сүүрэлт өргөх цагаачлагын бодлогынхоо уршгаар Европын олон улс орон удахгүй сөлдөнд ороотно гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ер нь үзэж байна. Улс орондоо тарж буй гамшигаас тэд айх ёстой, тэд улс орноос үүтгэж байна. Ийм байдалд үргэлжлэх юм бол Европын улс орнуудын олонхон сөлдөнд ороотно хэмээн би бодож байна. Тэдний цагаачлагын бодлого бол зүгээр л гамшиг гэж тэрбээр Политикос сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан. Энэ тулгымцсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд Унгар улс тухайлбал ерөнхий сайд Виктор Орбан сайн ажиллаж байгаа юм а. Польш улс бас энэ талаар маш сайн арга хэмжээ авч байна. Харин Европын ихэнх улс зүгээр л ялзарч байна гэж Дональд Трамп онцон тэмдэглэжээ. Та нарын хизээч олж харахгүй хэлтгэлүүдийг би авдаг Европт аимшигтай үйл явдлууд өрнөж байгаа. Энэ гэмт хэргийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Энэ нь бидний мэдэх Европын цаашдын хувь заяанд аюул учруулж байгаа юм гэж Америкийн төрийн тэргүүн мөн хэлээд амьдсан. Европын орнуудын эдийн засгийн алдаатай бодлого тус твийг гүн зогсон байдалд оруулж цагаачлагын бодлого нь уугуулгүй амыг ихээхэн дургуцуулж бухимдахад хүргэж байна гэж Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Их Британий Anne Heard агентлагт ярилцлага өгөхдөө мэдгдсэн байна. За түүний хэлснээр Европ өөрийн онцлог чанарыг ойлгохоо болсон нь эдийн засагт соёлын зогсон байдалд хүргэж байгаа юм байна. За тэрээр мөн хэлэхдээ Европ сэргээсээ өөрийгөө хангах чадвараа улам нэмэгдүүлээсэй гэж бид хүсэж байна. Америкийн соёлын үндэс нь Европын соёл иргэншил юм. Европын олон санаа Америкийн түүхийн үндэс суурийг бүрдүүлсэн. Чухамхүү ийм учраас бид Европыг илүү хүчтэй байгаасаа гэж хүсдэг. Бидний соёлын нийтлэг зүйлсийн цөм нь Христийн шашин юм гэж Винс онцлсан байна. За Европ Америкчуудын очих дуртай соёлын солилцоо өрнөдөг газар хэвээр байгаасаа Европчууд Америкийн ихтэй сургуулиудад суралцдаг, Америкчууд Европын ихтэй сургуулиудад суралцдаг байгаасаа манай армууд хамтран тулалдаж сургуулж байгаасаа хэмээн би хүсдэг. Соёлын ямар нэгэн нийтлэг үндэс байхгүй бол ингэх боломжгүй. Америкийн нэгдсэн улс болон Европт ийм нийтлэг үндэс байгаа хэдий ч хансын ирээдүйд уг үндэсээ алдах эрсдэл байгаа юм гэж Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч хэлсэн байна. За өмнө нь Венс Европын орнуудыг Украины мөргөлдөөнийг зохицуулахад саад учруулж Христийн шашны үнэт зүйлсээс хазааж хяналтгүй цагаачлагыг дэмжиж өөр үзэл бодлыг дарж байна гэж нэг бус удаа шүүмжилж байсан юм. За энэ оны 2 дугаар сард Мюнхенд болсон аюулгүй байдлын асуудлаар олон улсын баг хурал дээр тэрбээр үг хэлэхдээ Европын холбоо үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж цензур тогтоож нийгмийн сүлжээнүүдийг хааж байна хэмээн эрс шүүмжилж байсан. За өөрсдийн сонгогчдоос хүртэл айдаг ийм Европ бидэнд хэрэггүй гэж тэрээр мөн хэлж байсан. Европын комиссийн дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар асан Thierry Breton болон Европын өөр хэд хэдэн түвшмэлийн эсрэг Америкийн нэгдсэн улс хориг нэвтрүүлсэн. Энэхүү Европын холбооны бүрэн эрхтэй байдлыг үл өшөөсөн хэрэг юм. Харин Европын холбооны дипломат албаны тэргүүн Кай Калас нийгмийн сүлжээний X хуудастай энэхүү бичжээ. За Европ холбооны түвшмэд болон иргэдийг Америкийн нэгдсэн улс нэвтрэхэд хориг тавьж байгаа нь бидний бүрэн эрхийг үл хүндэтгсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл юм. Харин Европ нь үнэт зүйлс өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, шударга, цахим дүрм, зах зээлээ бие даан зохицуулах эрхээ хамгаалсаар байх болно гэж тэрээр мэдгдсэн байна. Америкийн захиргааны үзэж байгаагаар Америкчууд цензур тогтоох тус улсын цахим платформод шахалт үзүүлэхийг оролцсон. Thierry Breton болон Европын өөр хэд хэдэн түвшмэлд Америкийн нэгдсэн улсын визийн хязгаарлалт тогтоосон байна.
Америк нэгдсэн улсын засаглалын зүгээс Герман төвлөрдөг Hate Aid байгууллагын удирдагчийг цензур тогтоосон хэмээн буруутгаж визийн хязгаарлалт нэвтрүүлсний холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газар эрс шүүмжилсэн байна. Hate Aid байгууллага цахим орон зайд үзэн ядалтыг хууль бусаар тэвэргэх үйлдэлд хохирогчдыг дэмждэг юм. Тус байгууллагын цахим ертөнцөд ч гэсэн хүний хувийн эрхийг хамгаалах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулж байгаа. Үүнийг цензур хэмээн нэрлэж буй альва этгээд нь манай эрхт зүйт төрийн тогтолцоог гуйлж байгаа хэрэг юм. Германд болон Европ цахим орчинд амьдрах бидний дүрмийг Вашингтон тодорхойлохгүй гэж холбооны бүгд найрамдах Герман улсын хууль зүйн сайд Штефани Хубиг мэдгдсэн байна. За холбооны бүгд найрамдах Герман улсын гадаад харилцааны сайд Йохан Ведевулфч бас Америкийн нэгдсэн улсын засаглалын дээрх шийдвэрийг байж боломгүй үйл хэмээн мөн өөрийнхөө зүгээс шүүмжлээд амжилсан байна. Цахим үйлчилгээний тухай Европын холбооны хууль 2023 оны 8 дугаар сард хүчин төгөлдөр болсон юм. Тэгээ Facebook, Instagram, AliExpress, Amazon Stores, App Store, Booking болон бусад цахим платформудад тавих хяналтыг энэ хуулиар мэдэгдэхүйц чангатгсан байна. За Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон цензур тогтоох онлайн шүүмжлэлийн төлөө хавтгай мөрлөг явуулах замаар Европын холбоог цахим шорон болгон хувирахыг ирмэлзэж байна хэмээн Telegram платформын нэг үндэслэгч Павел Дуров өмнө нь шүүмжилж байсан юм. Францын эх орончид намын дарга Флориан Филиппо түүний энэхүү шүүмжлэгийг маш зөв гэж нийгмийн сүлжээний X хуудасаараа дамжуулан дэмжсэн байна. За үг хэлэх хэрэгжүүлэг хамгаалахын тулд Францыг Европын холбооны бүрэлдэхүүнээс аль болох хурдан гаргахыг Францын улс төрч мөн уриалсан байна. Мэдээ үргэлжлэж байна. Америк нэгдсэн улс Оросын холбооны улсын хооронд Украины мөргөлдөөнийг эв зүгээр зохицуулах яриа хэлцээ бодит ахицтай урагшилж байгааг Вашингтон, Москваг онцолж буйж нутаг дэвсгэр НАТОд нэгдэх цэргийн тоо хэлний статус, Запорожийн атомын цахилгаан станцын хяналт зэрэг гол маргаантай асуудлууд эцсийн шийдвэр гаргах бөмбөг Оросын талбайд байна хэмээн Америк нэгдсэн улс мэдгдэж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Витков Оросын тэргүүний тусгай элч Кирилл Димитриевтэй энэ сарын 21-нд яриа хэлцээ хийснийхаа дараа нийгмийн сүлжээний X хуудасдаа уулзалтын талаар нийтлэл оруулсан байна. Тэрээр Оросын холбооны улсын эрх баригчид Украины мөргөлдөөнийг эв зүгээр зохицуулж инх тайван тогтоох чин хүсэлтэй байна. За Флорида мужи улсад Америк нэгдсэн улс болон Оросын холбооны улсын төлөөлөгчдийн хийсэн зөвлөлтөө ажил хэрэгч уур амьсгал үр дүнтэй болж өндөрлөлөө. Украины мөргөлдөөнийг эв зүгээр зохицуулах дэлхийн аюулгүй байдлыг сэргээн тогтооход чиглэсэн Америк нэгдсэн улсын хүчин чармаалтыг Оросын холбооны улс өндрөөр үнэлж байна гэж тэрээр бичсэн байна. За Оросын холбооны улсын төлөөлөгчдийн хийсэн уулзалтад Стивен Витков гадна Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хүргэн бизнес эрхлэгч Жаред Кушнер, цагаан ордны ажилтан Жош Грюнбаум нар оролцсон байна. За мөргөлдөөнийг өдөөнд дэврэгчид Украины асуудлаар Орос Америкийн яриа хэлцэн саад учруулж чадсангүй зөвлөлтөө үр дүнтэй боллоо гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Кирилл Димитров сэтгүүлчдэд мэдэгджээ. За сүүлийн үед Америк нэгдсэн улс болон Украины төлөөлөгчдийн хооронд болсон зөвлөлдөөнүүдийн үеэр мөргөлдөөнийг зохицуулах аюулгүй байдлын баталгаа олгох чиглэлээр авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудын хугацаа болоод дарааллыг хилцэхэд анхаарлаа төвлөрүүлсэн гэж Украины асуудлыг зохицуулах асуудал эрхэлсэн тусгай элч Стивен Витков нийгмийн сүлжээний X хуудастай мөн бичсэн байна. Түүний хэлснээр талууд тусгайлан хийсэн үр бүтээлтэй уулзалтаар 20 заалт бүхий инхийн төлөвлөгөө цаашаа сайжруулах аюулгүй байдлын баталгааны олон талд системийн талаарх байр сууриа ойртуулах, Америк нэгдсэн улсын зүгээс Украинд олгох аюулгүй байдлын баталгааны талаарх байр сууриа ойртуулах, эдийн засаг хөгжил цэцэглэлтийн тухай төлөвлөгөөг улам сайжруулах гэсэн 4 гол баримт бичгийг хэлэлцжээ. Украины эрх баригчид мөргөлдөөнийг эцэс болгох хүсэлтэй байна гэж Америк нэгдсэн улс үзэж байна хэмээн Стивен Витков өгөөрэй дамжуулан мэдгдсэн байна. За нутаг дэвсгэрийн асуудал болох Украин НАТОд нэгдэх, Украины зэвсэгт хүчний албан агчдын тоог Орос хэлний статусыг тодорхойлох, Запорожийн атомын цахилгаан станцад хяналт тогтоох зэрэг асуудлаар талууд санал зөвлөдөж байгаа нь Украины мөргөлдөөнийг зохицуулахад саад учруулж болцсохгүй гол асуудлууд болж байна гэж The Wall Street Journal сонинд 12 дугаар сарын 19-нд нийтлэгдсэн өгүүлэлд онцолжээ. За энэхийн цагт Украины зэвсэгт хүчний албан агчдын тоо хэд байх нь мөн тодорхойгүй байгаа юм. Америк нэгдсэн улсын санал болгосон энэхийн төлөвлөгөөнд 600 мянган цэргийн хаагчтай байх хувилбарыг дэвшүүлсэн бол Украины эрх баригчид болон Европын удирдагчид 800 мянган цэрэгтэй байх ёстой гэж үзэж байгаа юм байна. За өөр нэг зөрчилтэй асуудал нь Украинд Орос хэлний статусыг тогтоох асуудал юм. За Украины эрх баригчид Орос хэлийг төрийн хэлний статустай болгох ёстой гэж Оросын тал үзэж байгаа. Боловч Америкийн анх санал болгосон энэхийн төлөвлөгөөнд ийм заалт орсон байна. Харин Украины удирдлага Орос хэлээр мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
Орос соёлын өвийн талаарх ялгуурлан гадуурхах бодлогоо зогсооход бэлэн байна гэж мэдэгдээгүй юм а. Украиний мөргөлдөөнийг зохицуулахад тулгарч буй бас нэг бэрхшээл нь Запорожийн атомын цахилгаан станцын хяналтын асуудал юм. Орос болон Украиний тал станцын хяналтыг хуваа хэрэгжүүлэх тухай Америк нэгдсэн улсын дэвшүүлсэн саналыг Украины эрх баригчид шудраг бос шийдэл гэж үзэж байгаа. За Украиний мөргөлдөөнийг үргэлжлүүлэх нь зөвхөн цөөн тооны хэдэн хүнд л ашигтай байгаа бол Европчуудад инх тайван хэрэгтэй байна гэж Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 12 дугаар сарын 21-нд мэдгдсэн байна. За энэ дайн хэн тамаатай байна вэ? Төмийн зэрэгтэй гүрний толдааны талбарт ялж болно хэмээн үзэж байгаа улс төрчид эцэс төгсгөлгүй мөргөлдөөнүүдээс ашиг олдог зэвсэг үйлдвэрлэгчид Орос улс цэргийн ялагдал хүлээн хэмээн бооцоо тавьсан банкны эздэд л хэрэгтэй юм гэж тэрээр үзэж байна хэмээн өөрийнхөө бодлыг тусгасан байна. За Унгарын засгийн газар Украины мөргөлдөөн үүссэн мөчөөс эхлэн түүнийг нэн даруй эв зүгээр зохицуулахыг тууштай дэмжиж ирсэн юм. За хөрш оронд нь өрнөж буй байлдааны ажиллагаа болон Оросын эсрэг өрөндийн хоригуд Унгарын эдийн засагт 20-30 тэрбум еврогийн хохирол учруулсан тухай Виктор Орбан нэг бус удаа мэдгдэж байсан мөлий. За Унгарын мөргөлдөөнийг зохицуулах үйл явцын энэ үед шийдвэрлэх алхам хийх боломж Оросын талд байгаа. Бөмбөг Оросын талбайд байна гэж НАТОд суугаа Америк нэгдсэн улсын байнгын төлөөлөгч Мэтью Витекер телевизийн Fox News сувгийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо мэдгдсэн байна. За Украины тал юу өсөж байгааг би одоо сайн ойлгосон. Харин Орос улс юу гэхэд бэлэн байгааг ойлгохыг бид чармааж байгаа хэмээн би бодож байна гэж тэрээр хэлжээ. Украины мөргөлдөөнийг зохицуулахад талууд тун ойрхон ойрцсон хэмээн Америк нэгдсэн улсын засаг захиргаа үзэж байгаа боловч Оросын улбаны улсын Украины эрх баригчдын аль аль нь зөвшөөрөх шаардлагатай шийдвэрлэгдээгүй асуудлууд үлдсэн гэж Мэтью Витекер саяхан мэдгдэжээ. За хилцэн зөвшөлдөх асуудлуудын жагсаалтад 2-7 хоногийн өмнө байснаас хамаагүй цөөхөн асуудлууд үлдсэн. Энэ бол сайн мэдээ. Гэхдээ л хоёр талын аль аль нь хүлээн зөвшөөрөх боломжтой байдлаар шийдвэрлэх ёстой. Зарим асуудал үлдсэн. За инх тайван тогтох боломжтой гэдэг нь гарцаагүй юм. Яриа хэлцээний сүүлийн хүндхэн үе шаттай холбоотой бэрхшээлүүд тулгарх байх гэж тэрээр тэмдэглэжээ. За бүгд найрамдах Арьсан Солонгос улсын дарга Ким Жон Ун өмнөд Солонгосын атомын хөдөлгөөрт шумбагч усан онгоц үйлдвэрлэх санаачлагыг Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам тогтворгүй болгох давшилт гэж шүүмжиж өөрийн улс батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх бодлогыг онцоллоо. Атомын хөдөлгөөрт шумбагч усан онгоц үйлдвэрлэх гэсэн өмнөд Солонгосын эрх баригчдын санаачлах нь Солонгосын хойгт тогтворгүй байдал үүсгэнэ гэж бүгд найрамдах Арьсан Солонгос ард улсын дарга Ким Жон Ун мэдгдсэн тухай тус улсын төв захиргаан мэдээний агентлаг мэдээлсэн байна. За өмнөд Солонгосын өдөржих дэлхийн 50 бус нөхцөл байдал тогтоод байгаа болон батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар бүгд найрамдах Арьсан Солонгос ард улсын зөв сонголт хийснийг цохон тэмдэглэжээ. За өмнөд Солонгосын эрх баригчдын хүсэлтээр саяхан Америкийн засаг захиргаатай зөвшөөрсөн атомын шумбагч онгоц бүтээх төлөвлөгөө нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам тогтворгүй болгоно. Энэ алхам нь давшилтын зорилготой бөгөөд манай улсын аюулгүй байдал тэнгисийн бүрэн эрхийг ноцтой зөрчиж аюул учруулж байна хэмээн бид үзэж байна гэж тэрээр онцлсан байна. За бүгд найрамдах Арьсан Солонгос ард улсын атомын шумбагч усан онгоц үйлдвэрлэж байгаа газарт Ким Жон Ун шалгалтаар очсон юм. За уг шумбагч хөлөг онгоцын стратегийн удирдлагатай пуужингаар зэвсгэлэх юм байна. Бүгд найрамдах Арьсан Солонгос ард улсын цөмийн бамбайг цаашид бэхжүүлэх нь аюулгүй байдлаа бэхжүүлэх үйл хэрэг бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх нь одоо үеийнхний үүрэг юм гэж тэрээр тэмдэглэжээ. За бүгд найрамдах Арьсан Солонгос ард улсын батлан хамгаалах бодлого нь хүчрхэг давшилтын хүчин чадалд үндэслэж байгаа хэдий ч хамгаалтын бодлого болохыг Ким Жон Ун онцлсан байна. За тэрээр усан дор байршуулах шинэ нууц зэвсэг бүтээх судалгааны явцтай дэлгэрэнгүй танилцаад тэнгисийн цэргийн хүчний өөрчлөлт зохион байгуулж шинэ анги салбарууд бүрдүүлэх стратегийн төлөвлөгөө боловсруулж байгаа тухайга мэдэгдэжээ. Өмнөд Солонгосын Кёнжу хотод 12 дугаар сарын сүүлээр Аз номхон дадлын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүнтэй уулзсныхаа дараа атомын хөдөлгөөр шумбагч усан онгоц үйлдвэрлэхийг өмнөд Солонгос зөвшөөрнө гэж мэдгдсэн юм. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Висон Лак саяхан Америк нэгдсэн улсад айлчсан бөгөөд тус айлчлалын үеэр атомын шумбагч усан онгоцуудын асуудлаар тусдаа гэрээ байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд талууд хүрсэн тухайга мэдээлсэн байна. Та бүхэн дэлхийд дахинд болсон онцлог үйл явдлыг төвцөг дэлхийн тойрон хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр та.